Дэрний гэртээ ядарч сүлдээд ирэхэд 5 настай хүн хаалган дээр зогсоод хүлээж байлаа. Хүүн дэрнээс та нэг цагт хэр их мөнгө олдог вэ гэж асууж гин. Дэрээр энэ чамд хамаагүй гэж узаарлаа харууллаа. Гэхдээ аав хүүн мэдмээр байна гэж хүн шалав. За яах вэ? 20,000 төгрөг олдог гэж хариуллаа. Гэтэл хүүн та тэгвэл надад 10,000 төгрөг өгөөч гэхин дээр. Харин аав нь учиргүй уурлаж чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом янз бүрийн юм чин зарцуулах илүү мөнгө алга өрөөнд ороод хаалгаа гэжээ. Хүү чимээгүй хүн ороод хаалгаа. Аав ч ууртаагаар үгүй энэ хүүхэд яаж зоригтой асууж байна гэж бодож гин. Их цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод орондоо явтаж байгаа хүүгээсээ унтаж байгаа юм уу гэж асуулаа. Хүүн үгүй гэж хариулахад мэ энэ 10,000 төгрөгийг ав. 4 муухай ашигласныг нь уучлаарай. Өнөөдөр их хүнд өдөр байлаа гэж. Хүүн харин баяртайгаар өсрөн босоод баярлалаа аваа гэв. Орон дотроос будирхан мөнгө хадгалдаг хайрцаг гарган аавыгаа царайжлаа хараад мөнгөө таангич тоолов. Аав нь мунд уурлаж "Гү чамд мөнгө байсаар үл яагаад надаас мөнгө авчих юм бэ? Чиний тоглоомд оролцох зам надад байхгүй гэж хэлэхэд хүүн "Аава би тантай нэг цаг л баймаар. Энэ 20,000 төгрөгөөр таны нэг цагийг авч болох уу гэж."